За самын сургуульд оролцож байгаа ахын дүүсээ хараад та бүхэн талархаж байна. Яагаад гэвэл бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа үнний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. Тэр бурханы хүслийг биелүүлэхийн тулд яавал энэ сайн мэдээг илүү үр дүнтэй сайн тараах уу гэдэг аргыг сурахын тулд одоо самын сургуульд ирсэн байгаа нь өөрөө үнэхээр талархмаар зүйл. Есүс эзэн хүмүүсийг хараад өрөвдөжээ. Учир нь хүмүүс хончингуу хонин сүрэг мэт тарж туйлдсан байлаа гэж гардаг. Аврагдсан бид нар ч гэсэн Есүс эзэнтэй адилхан аврагдаагүй хүмүүсийг хараад өрөвдөж тэд нарыг сайн мэдээгээр авралт хүрэхийн тулд бэлдэж байгаа хүмүүс. Мөн Есүс эзэн ургац ариун байна, ажилчид харин цөөхөн байна гэсэн байгаа. Энэ сайн мэдээ тараах юм бол аврагдах хүн олон байна. Даанч тэр сайн мэдээг тараах ажилчин цөөхөн байна. Тийм учраас ургацын эзнээс ургацтай ажилчид явуулахыг залбирэн гуйцгаа гэж гардаг. Тэгэхээр бурхныг харахад энэ сайн мэдээг тараах гад яавал илүү сайн тараах уу гэж хамтдаа цугласан байгаа нь үнэхээр үнцэнтэй. Исая 6:8 дээр хин бидний төлөө явах вэ гэсэн эзний дууг би сонсоод би энд байна намайг илгээгээч гэж Исая бурхны дуу болоо бурхны хүсэлд хариулсантай адилхан бурхан одоо ямар хүнийг хайж байгаа вэ гэхээр энэ төгсгөлийн үед бурхантай адилхан сэтгэлээр аврагдаагүй хүмүүсийг хараад өргөдөж хайрлаж тэд нарт сайн мэдээ тараах хүмүүсийг бурхан хайж байгаа. Тийм үнийг бурхан эрхэмлэж байгаа. Тэгэхээр бурханы өмнө үнэхээр үнцэнтэй тэр ажлын төлөө хамтдаа бэлдэж байна гэдэг нь сайхан зүйл. Луг 15 дугаар бүлэг дээр бурханы хамгийн их баярладаг зүйл гардаг. Гимших шаардлагагүй 99 зөвхт хүнээс илүү гимшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болно гэсэн байгаа. Тэгэхээр надаар дамжуулаад бурхны дүр төрхөөр бүтээгдсэн тэнгэр газраас ирхэн үнцэнтэй нэг хүн аврагдаж байна гэвэл одоо тэр нь бурханд хамгийн их алдар нь болдог, бурхныг хамгийн их баярлуулж болдог ажил бол энэ сайн мэдээ. Тийм учраас сайн мэдээг тараахын тулд суралцахын тулд шийдвэр гаргаад ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Самын сургуулаар дамжуулан сайн мэдээ тараах халуун сэтгэл мөн мэрэгэн ухааныг олж аваад тэгээд илүү үр дүнтэйгээр сайн мэдээ тараагаасай гэж одоо найдаж байна.